За сайн уу залуусаа бүгд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бидний подкастын 2 дахь дугаар. За лидербордын шилдэг 10-ын 10-т явж байгаа манай инх амар маань өнөөдөр бидний зочноор өргөд оролцож байна. За өдрийн мэнд инх амраа. За өдрийн мэнд. За тэгэхээр өнөөдөр бид хоёр ерөнхийдөө инх амрын арилжааны туршлага болон арилжааны явцад одоо туулдаг сэтгэл зүйн байдлын талаар мөн дээрээс нь бид нэр одоо тодорхой хэмжээнд бас үзэгчдэд хэрэгтэй байж болох бүхий сэдвүүдийн талаар ярилцах болно. За тэгэхээр юу ч гэсэн инх амрыгаа ирж оролцож байгаад маш их баярлалаа. За тэгээд хоёул юунаас эхлэх үг гэхээр инх амар гэж яг хин бэ? За анх яагаад арилжаанд орох болсон бэ? Ер нь анх ууг нь өөрийн чинь яг мэрэгжлийн юу юм? Яагаад арилжаанд орсон юм гэдэг эндээсээ эхэллээ. За Нагийн хамар гэдэг. За би бол IT-гаар төгссөн. Тэгээд 2019 онд нэг найз надад нэг санал болгоод. Тэгээд тухайд би нэг сайн мэддэг байсан. Тэгээд найзын санал болгосныг сонсоод тэгээд нэг судалж үзсэн. Тэгээд боломжийн санагдаад тухайд ерөнхийдөө нэг 19 оноос эхэлж ирсэн. Тэгээд дунднаас завсарцсан хэд удаа завсарцсан. За тэгэнгүүт IT-ийн чиглэлээр ажилладаг байна шүү дээ, тий. Ер нь бол одоо IT тэгвэл яг юутэй бол ямар ч холбоо хамаарал байхгүй тий. Арилжаатай бол тэгэхээр хэр хэцүү санагдаж ер нь шал шинэ юм руу ингээд орчиж штэ. Тэгэнгүүт ер нь бол энийг яг ингээд анханаас нь бүр ингээд яг аагаас нь эхлээд суралцахад шив шин зүйл байгаа. Тэгэхээр хэр хэцүү санагдажсэн бэ? Эхэнтэй ч үнэхээр мэдэхгүй байсан. Тэр яаж бай дарах, яаж сэл орох те тэднийг үнэхээр ойлгохгүй байсан. Тэгээд яг хун тэр IT гэдэг нэр онцолж байгаа гэхээр компьютертэй холбоотой зүйл болохоор илүү надаа нөгөө өөрт тийм амар ойр дотн санагдах мэдрэмж төрсөн. Тэгээд анх ингээд чадахгүй ч гэсэн оролцоход надаа нэг юм кайфтай мэдрэмж өгчээсэн байна. Тэгээд тухайд нэг оролцож үзээд нэг жил оролцсон баха. Тэгээд бас л анхдагч хүн байсан. Тэгээд болсон. Тэгээд гадагшаа явах шаардлагатай болоод тэгээд дахиж завсарцсан, дахиад ирсэн, завсарцсан. Тэгэл одоо тэгээд дахиад үргэлжлүүлээ хийж байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө ажлынхаа хажуугаар яг full time болчоогүй. Тэгээд ажлын хажуугаар хийх нь илүү надаа яг арга барилд минь их тохироод байгаа. За тэгэхээр тэндээс чи одоо 19 оноос ч хойш бол нэлийн завсартаад явсан шүү дээ. Тий. Тэгээд завсарч явах хугацаанд бол ерөөсөө хараагүй гэсэн үг үү? Тий, ерөнхийдөө хараагүй. Яг маань найз бол тэрийг бол ингээд надад нөгөө санал болгож ирсэн найз нь тэрийг бол ингээд хийсээр байгаа. Би болохоор нөгөө ажлын шаардлага гэх юм уу эсвэл тэр гадагшаа явах тэр юмнуудаас болоод завсартаад байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол хараад аан за гэж орхиол тэгэл яваад ирсэн л та. Окей. Хамгийн анх тэгэхээр 19 онд бол яаж анх энэ мэдээллийг одоо найзаас авсан ба шүү дээ. Тэгээ ер нь энэ мэдээлэл боловсруулаад яагаад ингэж за ер нь энийг нэг хийгээд үзмээр юм байна гэсэн бодол нь. Яг тухайд чинь тэгээд нөгөө мөнгө хэрэгтэй л байсан. Тэгээд бас ажлаа тэр мөнгө олж болох юм байна. Хийгээд үзье. Туршаад үзье. Надад болох юм уу, болохгүй юм уу гэдгийг нь сонирч байгаа. Тэгээд хийж үзсэн. Тэгээд болох юм шиг санагдсан. Тэгээл унсан, бүдэрсэн, үйлсэн, дуулсан. Тэгээд яваал одоо гэдгийг хөрчлээ. Одоо яг анх эхлээд бол одоо ч 2025 он гэхээр нийтийн 6 жил бол болцсон ба шүү дээ, тий. Энэ хугацаанд ч одоо за ер нь дунд нь ингээд яг ажлын шаардлагаар ингээд завсартаа явж байгаа. Гэхдээ яг шууд бол орхичих гэж юусоо бодоагүй юм байна, тий. Ер нь бол сонирхол яваад байсан. За тэгээд өнөөдөр хүрсэн. За ерөнхийдөө бол тууштай л байсан юм байна. Ямар ч байсан тийм ээ. Дунд нь яг нэг ажлын шаардлагаас бусдаар бол орхиогүй гэдэг чинь ерөнхийдөө бол тууштай байсан. Тэгээд тууштай байх шалтгаан нь яг юу байсан юм бол яг яагаад энийг ингээд орхихгүйгээр ер нь яваа гэсэн. Яг энэ зүйл нь би нэг автахгүйгээр тэр мөнгөний эрх чөлөө надаа ингээд цаг зав гаргаж өгөх чөлөө гэр бүлдээ зарцуулах тэр чөлөөнүүдийг надаа ингээд бий болгоод байгаа байхгүй. Хэрвээ хийж чадвал штэ. Чин тэгээд хийж чадахгүй дуулах үйлчлэх нөгөө нэг процесс нь амар их болохоор хүмүүс ингээд орхих ч юм уу тэр зүйл нөө. Гэхдээ би надаа тийм хэцүү ч гэсэн нэг тэр нөгөө нэг эрх чөлөөг надад өгж байгаа тэр нь илүү намайг одоо ингээд өдний хүртэл байлгаад байгаа байхгүй. Тэгээд ирээдүйд ч гэсэн юм байлгаад байгаа. Тий. Уус одоо зөв хийж чадах юм. Тий, зөв хийж чадах юм бол IT-ийн угаасаа мэрэгжил чинь ер нь бол аюул их цаг шаарддаг. Миний ойлгосноор тий. Би ч яг зүгээр нэг зах цугаас нь жоохон оролдож үзчихсэн байхгүй. Яг Forex руу орохын өмнө бол би аюул сонирхдаг байсан. Код мод янз бүр юм. Гэхдээ ер нь бол яагаад ингэ сонгоогүй вэ гэх юм бол би болохоор нөгөө цаг хугацаагаа ямар нэгэн зүйлд яг ингэ уяатай зарцуулдаг зүйлд аюул жоохон тийм талгүй байдаг.
Тэгэнгүүтлээ Forex ч юм бол яг өөрөө чи хэлж байгаагаар яг л угаасаа ингээл хүссэн газараасаа хүссэн үедээ те өөрийнхөө цаг хугацаа хүснээрээ зарцуулах боломжтой. Тэрнээс гадна гол нь угаасаа яг зорилго нь бол ерөөсөө л өөрийнхөө цаг хугацааг өөрөө бүрэн удирдах чаддаг эрхчлөлөг л олох гэдэг байна шүү те. Окей. За тэгэхээр яг тэр нь бол мотивац болоод одоо хүртэл ерөөсөө хаяагүй бас цаашдаа ч хаяхгүй байх мотивац нь болж ирж байна. Окей. За тэгээ одоо ер нь бол ингээд тодорхой хэмжээнд амжилт гаргачлаа. За мот банц дээр ингээд 10-т байна гэдэг ч юм бол бас тодорхой хэмжээний нэлээд басчгүй амжилт. Яг гэх юм бол мот банц дээр зөндөө арилж штэ байгаа. А тэн дээрээс шилдэг 10-т байна гэдэг ч юм бол ер нь боолж байна. А тэгвэл энэ хүртэл хугацаанд ерөнхийдөө одоо яг шилдэг 10-т хүртэл одоо энэ тодорхой хэмжээний үүсгэсэн байгаа амжилт хүртэл ер нь хэр их хэмжээгээр одоо өөрийнхөө стратегийг олох гэж одоо бүдэрсэн бэ гэх юм уу? Тодорхой хэмжээнд өөрчилж явсан байна. Өөрчилсөн. Тэр чинь найзтайгаа хамтарч хамт сууж ярилж ээж утсан, тусдаа ээж утсан, хүмүүсийг дагаж утсан. Тэгээд нэг л өөс амжилтыг олох байгаа. Тэгээд энэ дундаас нөгөө нэг миний завсардах зайнууд миний нөгөө тэр нэг амар хэцүү байсан зүйлүүдийг маань бас ингээд нөхөж өгөөд бас ойлголт өгөө. Тэг амралт өгөөд ойлгох. Одоо нэг зөвхөн арилжаалуу хараад хүн чинь ингээд нөгөө толгой өмөрнө гэж байгаа шүү дээ баг. Тэр зүйлийг ингээ гоё задлаач юм ингээд харах үнцгийг маань ингээд арай өөр өнцгөөс нь харуулад чи ингээд хийчихвэл болох юм байна гэдэг зүйлийг л одоо ойлгуулж өгöd л явсан та. Тэгээд хүмүүсийг зөндөө харсан, дагсан тэр чинь яагаад ч болохгүй лээ. Тэгээд сүүлд харин өөрийнхөө яг арга барил гэдэг зүйл юу юм бэ гэдгийг сүүлийн одоо энэ ашиг олсноороо ойлгоод авчиж байгаа байхгүй. Одоо энэ зүйлээ ингээд хэрэгжүүлээ явчих юм бол надад өөрт амрах хатах. Амар. Тэгээд юу н боломжийн тэгээд босод нөгөө юм их цаг зам маань ч боломжийн энэ ажлыг хийхдээ сэтгэл зүйд ирүүл тэгээд одоо чинь ажлын хажуугаар хийж байгаа шүү дээ. Тэгэхээр чи ерөнхийдөө бол оройгоор нөгөө Нью-Йоркийн цагаар арилжаад байна гэсэн үг. Үгүй би болохоор ингээ миний арга барил болохоор энэ ерөнхийдөө ийм байгаа. Би нөгөө уламжлалт бизнестэй. Тэгээд тэндээ нөгөө цагаа зарцуулах хугацаанд нөгөө чарт харчин чинь нөгөө яг компьютер дээр суугаал өдөр чинь суугаал гэдэг бас зүйл биш. Харлаа миний төлөвсөн арилжаа, төлөвсөн юм дээр ирлээ. Тэн дээр нь би оролдоо хийлээ. Тэгээд тэр оролдоо хийгээд ерөнхийдөө нэгийг харьцах дөрөв ер нь харьцаж байгаа. Тэгээд бусад цагууд дээр нөгөө энэ зүйл дээр анхаарахгүйгээр өөрийнхөө нөгөө зүйлүүдийг хийгээд байгаа. Тэгээд энэ зүйлнээсээ жоохон завсардах үедээ нөгөө зүйлээ хараад за гэдэг ч юм уу те. Ийм байдлаар явах нь надад илүү арга барил тохироод байгаа. За нэгийг харьцахын дөрөв. Ер нь бол яг нэгийг харьцахын дөрөв ба түүнээс дээш гэж үзээд байгаа юм уу те. Тэгэхээр чи бас нэлээд дундаж арилжаачдыг бодоход бол ерөнхийдөө нэлээд өндөр арга гарч ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол яг нөгөө манайхан чи нэгийг харьцах нь хоёроос дээш л байх юм бол болчихно гэж үзээд байдаг. За хоёр л байх юм бол ер нь болж байна. Тэгэхээр дөрвийг ингээд хараад би болохоор яг тэрэн дээр хамгийн сонирхож байгаа зүйл нь бол одоо нэгийг харьцахын дөрөв гэдэг арилжаа дор хаяж ингээд харчлаа. Тэрнээс дээшээ арилжаа харж байгаа хүний хувьд бол арилжааг тодорхой хэмжээнд барих сэтгэл зүй хүчтэй явах хэрэгтэй байдаг шүү дээ. Дор хаяж дөрөв дээр хүргэнэ гэдэг чинь за ер нь бол нэг бол эсэл маш тайтны байх гэдэг байна. Нэг бол үнэхээр сэтгэл зүй маш хүчрхэг байж иж тодорхой хэмжээнд тэрнээс дээш нь гаргаж барих гэдэг. Манайхны гаргадаг хамгийн том алдаа ер нь арилжаа чинь болоод би бол хамгийн их гаргаж ирсэн алдаа байхгүй. Эхний 3 жил юм уу за бараг 4 жил ч юм уу те. Яг нэг өөрийнхөө сэтгэл зүйг ерөөсөй барьж чаддгүй. Тэр нөгөө тодорхой хэмжээний суур хүмүүжлэлтэй бас хамаатай байж магадгүй би ингээд нэг юм жоох өсчихсэн хүүхдээсэн. Тэгээд яг ингээд нэгийг харьцахын 4 5 ч юм уу ийм арилжаа гарлаа гэж бодоход тэрийг ингээд явж явах замд нь 2 юм уу 3 дээр ирж хэрэн сандраад хаачдаг. Тэр сандрал юм уу эсвэл бол тэр нэг яарах байдал өөрөө миний хувьд бол эхний нэг 3 жил ч юм уу арилаагүй. Тийм тэр бол миний хувьд хамгийн том тэмцэл хийсэн өөртөө хийсэн. Тэгэхээр яг тэр нэгийг харьцахын 4 ба түүнээс дээш арилжаа авах гад ингээд зүтгээ тэгээд ингээд аваад яваад байна гэдэг чинь нэлийн өндөр хэмжээнд бас сэтгэл зүй 50 байгаад нь шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэл зүй яаж тийм 50 байна? Тэгээд дээрээс нь энд юу н ямар нэгэн тийм нууц одоо тип гэж байна уу? Өөрийгөө 50 байлгах те одоо арилжааны явцад арилжааг илүү урт хугацаанд барих гэсэн үг шүү дээ. Энэ дээр арга гэх нь одоо миний нөгөө энд нөгөө арилж байгаа чинь энд л нөгөө нэг уламжлалт бизнес гэдэг байгаа шүү дээ. Энэ зүйл нь миний тэр сэтгэл зүг ер нь бол тогтоож байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр энд нөгөө одоо би энд цагаа зарцуулж байгаа юм чи энд явж байгаа шүү дээ. Тэгээ энийг хараа суугаад ахаар би нөгөөтгөнд л ингээд автаа донтоод байгаа байхгүй. Тэгээд удаан харах тусам миний ингээд тэрийг ингээд 3 4 за би бол заримдаа одоо шин данс авах үеэр ингээд яг нөгөө нэг типи зохино шүү дээ. Тэр момент дээр очих үед жоохон сэтгэл зүй жоохон савлна.
Яагаад тэгэхээр энэ одоо хүрэхгүй унчих үедээ ч гэдэг юм уу те. Мгм. Зүгээр энд арилжаа хийж явах хугацаанд энд нөгөө нэг яг нөгөө төлөвлөсөн арилжаа маань яваад TB-г зөхнө үү, Мгм. столсон аавна уу, энэ зүйл нь процесс нь болж байхад энд дэх зүйлдээ анхаарсан байх. Тэр зүйл нь миний сэтгэл зүг тогтоож өгöd байгаа байхгүй. Мгм. Тэгэхээр яг хаа нууц гэх юм уу тэр зүйл нь одоо энэлийн Аа. ажил маань л юм да. Ерөнхийдөө бол яг нь энд нөгөө би үндсэн ажиллаа ингээ хийчихэж байгаа учраас нэгдүгürt бол анхаарал тийшээ явчихж байна. Тийм. Хоёрдугаарт нь сэтгэл зүйн хувьд яач утсан 50 байх бах. Тий. Одоо эдийн засгийн хувьд энд би ажиллаа хийж байгаа тийм ээ. Тодорхой хэмжээнд бол надад ямар ч байсан нуруу ахуулах ямар ч боломж байхгүй. Аа. Тийм учраас энэ арилжаа явуул тэр явахгүй бол тэр тийм Тий. ээ. Анализтай 100% итгэлтэй явах боломжийг Тий. олгочихж штэ. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг яг нөгөө Swedenborg гэдэг шиг зүгээр ингээл нэгээл хайчдаг Тий. байна штэ. Мартчихдаг тийм. Гадаадын ямар нөхөрлөлийн FX Alex гэдэг. тийм. Тэрний надад тэр нөгөө нэг философи нь надад Аа. таарад тэр зүйл нээр надад ер нь бол их туссан. Тэгээд Мгм. тэр зүйлээр хийсэн ер нь бол надад тохирсон. Тэр чинь бол ерөөхдөө нэгээл хайчин. Дунд нь Тэгмүүлээ жоохон менежмент тийм хийчих. дунд нь жоохон менежмент юм. Гэтэ яг миний ажилласнаар баг ерөөхдөө л дунд нь нэг хальт харчаал за тэгэл окей. Тийм. Тэ явж ивэл явж ийн явахгүй бол явахгүй. Тэр жаараар тайтай болохоор бас нөгөө стопс авсан ч дараагийн ярилжаанд Тийм тий. нэг тийм нөлөө бас багтай. Тэгэхээр яг саяных дээр бол одоо RR сайтай гэдэг ерөөхдөө win rate RR хоёрыг ч хүмүүс их харьцуулдаг шүү дээ. За win rate өндөртэй байх юм бол яах юм? RR өндөртэй байх юм бол яах юм? Ер нь аль нь илүү чухал гэж боддог. Би бол нөгөө RR сайтай байв л гэсэн. Мгм. Win rate тэгээд ашиг win rate чинь тий одоо нэг арилжаа нэг жоох яваа хаасан ч тэр чинь нөгөө win rate нөлөөлчихөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр бол нэг тийм чухал бас биш байгаа даа. Миний хувьд бол RR тий ер нь R нэг хэрэг 3 явлаа 4 явлаа гэх чинь дараа нь арилжаа хийх наваад амар чөлөөт орон зохиогч байгаа юм. 2 удаа алдсан ч тий хэвэндээ. Тэгээ нэг удаа явчих юм бол 4 гэдэг чинь 3 ч юм уу. За боли 3-аар л утил та. Зөв. Миний нөгөө нэг яг одоо ганц хөндлөж явдаг гэсэн арилжаач яг хэлжсэн 10 арилжаанаас 9-ийг алдсан ч ашигтай байх боломжтой RR-ыг барихад л болно. Win rate чи үндсэндээ бол нэг 10% байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр win rate бол ерөөсөө тийм чухал биш ээ. Тэгээ би энийг яагаад ингэ тодтогч асуугаад байна гэхэлэр ерөнхий нөгөө нэг бас үзэж байгаа үзэгчид дунд маань анхан шатны яг энийг ойлгохгүй байгаа win rate руу илүү анхаардаг. Хүмүүсийн нөгөө нэг хайдаг зүйл нь бол ер нь 80-90% win rateтэй ч юм уу те. Тийм стратегийг ингэж хайдаг те. Тэнгүүд тэр нь биш юм байна. Ерөнхийдөө ингээд одоо амжилттай явж байгаа арилжаачны залуучууд маань RR дээр илүү төвлөрч байна. Win rate дээр биш. Тэгээд дээрээс нь стратегтэй итгэж гин гэдэг байдлаар. Тэгэхээр энэ болгоныг ингээ хийх юм бол ерөнхийдөө миний бодлоор л ямар ч стратеги бол ажилтдаг. Тэ? Ямар ч гоё стратеги, муу стратеги ажиллана. Гол нь тэр стратеги тань дээр ажиллах уугүй юу гэдэг нь таны сэтгэл зүйнээс шалтгаалаад байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр яг тэрэн дээр би энийг илүү тодтоод бас залуучуудад хүргэе гэж бодсон. За тэгэхээр одоо тэрнээс хойш ерөөдөө FX Alex гээ залуугийн тэр философи гэдэг айгүй нөлөөлсөн биз дээ тийм. Тэрэн шиг яг ингээд олон залуучуудыг үзэж байгаа штэ. Олон залуучуудаас одоо энэ тодорхой хэмжээний юм сурч байгаа. Тэр дундаасаа гэхдээ өөрийнхөө арга барилыг бол яг өөрөө ингэж босгосон гэж ойлгож болох юм. Яг өөр юм гэсэн арга барилыг л үүсгэсэн биз дээ тийм. Өөртөө тийм биш. Тэгэхээр яг энэ тентгийн юмнууд гээл цуглуулаад өөр дээр ингээл нөгөө нэмдэг гэдэг чинь тий. Тэгэл жоргоо өөрөө л одоо олсон гэсэн л үг л одоо шин зөндөөл бундаг арилжаач байгаа шүү дээ тий. Тэнгууд тэндээс авахыг авч байгаа байхгүй. Яг өмнө нь бол нөгөө анх сурж авах үедээ тэгэл бүгднийг л наачих гал гэдэг байсан. Тэгтээ тэр нь угаасаа тэгэл цаг хугацааны явах ихээр одоо тэгэл арчигдаад тэгээд яг хөө тэр set and forget-ийн тэндээс тэр философийг авчиж байгаа юм. Тэгээ зарим нэг хүмүүсээс нөгөө хитрхи их нөгөө арилжаандаа ингээ анхаарлаа хандуулаад ахаар бас донтох маягтай болчихж байгаа. Тэрийг нь хайчиж байгаа юм. Тэнгуутаа өөрийнхөө нэг ажилтаагаа уяад өгсөн чинь бүр илүү ингээ тайван болчихж байгаа юм. Тэгэл эн чинь ингээ явц дундаас л гараад би болж гарч ирсэн л тээ. Зөв. Заримдаа бас нэг өмөрөх үе байна гэх тэр чинь бас тийм зүйл биш шүү дээ. За одоо нөгөө алдагдлалын талаар хоёулаа ярилцъя л та. За алдагдлалын хувьд бол дараа нь ашигын талаар ярилцсан тийм. Алдагдлалын хувьд бол хоёулаа мэдээж хангалттай хэмжээнд алдчихж ижил үүдийн төвшөнд одоо гарч ирсэн байгаа шүү дээ, үүссэн байгаа тийм. Тэгэхээр яг тэр алдагдах явцад одоо тэр алдаа үүсэх тэр алдагдал болгон дээр тодорхой хэмжээнд хүн бол сэтгэл зүгээр унжидаг. Ялангуяа нөгөө мөнгө алдчихж байгаа учраас. Тэгэхээр тэр тал дээр бол одоо яг ямар арга барил барьж одоо ингэж юу гэдгийг өөрийнхөө алдаанаас суралцсан уу эсвэл бол одоо тий цаашаа ерөөсөө нэг алдагдал болгон дээр сэтгэл зүйнийх амар хүчтэй савлахааргүй хэмжээнд риск менежмент барьдаг ч юм уу яг ямар арга барилаар ерөөхдөө тэр
алдагдлуудынхаа ард гараад ингээд яваад исэн. Ер нь даваад яваад исэн байна. За одоо ч санахны болохоор ингэж байгаа юм. Өмнө нь стопсан хойшлуулт гэсэн. Доошлуулт татдаг байсан. Зөөгддөг гэсэн. Нэг тий зөөдөг байсан. Тэгээд тэр бол алдаа байсан. Хоёрт стопс заримдаа тавихгүй ордог байсан. Тэгээд сүүлд бол зүгээр ерөөсөө л стопс. Сэтгэл зүйг барьж байгаа зүйл тэр бол стопс бол үнэхээр хангалттай барьж байгаа нэг сэтгэл зүйг. Өмнө нь бол тиймэрхүү алдаанд гаргадаг байсан. Тэгээ шунснаасаа тэр стопсаа сунгаад байх. Тэгээ алдагдал нь их болгоо. Тэгээд унах зэн болсон тэр чи дайлын тэр ихлээд. Тэгээ ер нь бол стопс тэр сэтгэл зүйг бол стопс хангаж ер нь бол 50 байлгаж өгч байгаа миний. Ер нь бол тэр зүйлийг ер нь ойлгохгүй байгаа ч гэсэн дахин яагаад гэдэг байх юм бол бас угаасаа цаг хугацааны ирэхээр тэр зүйлийг ойлгож байгаа юм шиг. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө л stop loss-ол яг л таашны тавиал яг гарах эрсдлээ эсвэл цохин үз гэдэг байдлаар л харьцаж тэр зүйл чинь нөгөө стопс тавих гот нөгөө цогчоо явдаг шүү дээ тий. Тэр сэтгэл зүйл одоо хамгийн муухай байдаг. Зөв. Бас түрүүн өмнө орж ирсэн подкастны оролцогчтой бас ярьж ирсэн. Ер нь бол миний хувьд болохоор нөгөө сэтгэл зүйд хамгийн хүчтэй нөлөөлдөг хамгийн муухай мэдрэмж болохоор би бол stop loss-а цохиулахад зүгээр байдаг. Гол зүйл нь болохоор юу гэдэг вэ гэхээр өөр юм ингээд хийж байгаа юм уу эсвэл одоо өөр зүйл цагаа зарцуулж байгаад яг ингээд өчнөө удаан хүлээсэн байсан стап маань яг ингээд арилжаа үүсэхгүйгээр явцдаг. Одоо би жишээ нөгөө өөрөө арилж байгаа нээгээгүй. Яг л би одоо нөгөө нэг дансан дээрээ байгаагүй ч юм уу те дэлгэсэн дээрээ байгаагүйгээс болоод алдах мэдрэмж бол надад бол хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан ер нь бол stop loss цогчоод дөнгөж очиж шүргчээд явах бол тэр бас хүнд мэдрэмж. За тэгэхээр одоо бол ашигын талаар хоёлаа ярилцъя л да. За анхны нөгөө нэг юу гэх юм одоо за яг энэ л юм байна. Яг энэ аргачлал яг болоод байгаа юм байна гэдгийг мэдрүүлсэн тэр ашиг тэр эргэлт ер нь хизээ байв. Тэнд бас юу мэдрэлтэй 12 сард баха. Өнгөрсөн жилийн 12 сар. За би чинь энэ өнгөрсөн жилийн 8 9 сараас байна уу? Дахин орж ирсэн баг. Нэг хэсэг бас завсардсан шүү дээ. Нэг хийж байгаа бэлцээ. Тэгээд сая 10 сараас эхэлсэн байна. Тэгээд нэг данс авсан. Тэгээд дансан дээр нэлээд алдагдaltaй явсан. Тэр чинь бас яг арилж арга явуулах. Тэгээд дээш тасаалсан. Тэгээд found yen дээр баха. Хамгийн их тэр зүйл нь яг төлөвлөжсэн арилжаанд ирсэн. Тэнд орсон. Тэгээд аар бол нэг хэрцэг 7 илүү 8 явсан. Тэгээд тэр миний нөгөө нэг дансны эргэлтийн цэг нь тэр болж өсөлт. Тэгэл тэрнээс хойш яг за ерөөсөө л энэ юм байна. Тэгээ нөгөө стопс авж байгаа зүйлүүд дээр бас анализ хийхэд ер нь бол өөрийнхөө нөгөө арилжаанд итгэхгүй наан салгаж исэн тохиолдлууд чинь нөгөө дөрөвдөө өрөхгүй байгаа шүү дээ. Тэр салгаад байгаа шүү дээ тий. Тэр нь маань нөгөө нэг алдагдлалсаар нөгөө нэг ингэж унарч байгаа хог. Хэрвээ зүгээр өөртөө итгэлтэйхэн тэрийг явуулаад брейкинг хийдэг ч юм уу тий. Эсвэл тэр зүйлтэй байсан бол өөрөөсөн тэгээд тэр сүүлийн ярилцаал бол миний одоо яг энэ арга барил нь минийх юм байна. Тэгээ надад зориулагдчихэ гэх тэгээд ингэж яасан да. Яг энэ л юм байна гэдэг мэдрэмж орж ирдэг тий. За тэгэхээр ер нь бол сая ярьж штэ одоо нөгөө арилжаанууд маань яг ингээд хаахсгүй газар ингээд хаагаад жижигээр мэрүүлсээр байгаа тэр маань ингээд алдагдал үүсгэсэн байна шүү дээ тий. Тэгэхээр яг тэр жижигээр мэрүүлээд байгаа тэрийг ерөөхдөө болий. Тэрийг болохын тулд яг энэ философиг ашиглах хэрэгтэй юм байна гэдэг байдлаар л ер нь stop loss-оо тавиал орхидог болсон юм байна тий. Тэрнээс хойшоо ингээд тодорхой хэмжээнд ашиг нэмэгдэж явсаар одоо үндсэндээ одоо байгаа байр суурин дээр өөрчлөсөн. Окей. Бас энэ бол яг анх эхэлж байгаа хүмүүс болон одоо яг нөгөө ашигндаа хүрч чадахгүй байгаа хүмүүст бол маш том сургамж олж өгч штэ тий. Ер нь бол яг миний ажигласнаар ер нь л ихэнх нь тийм байдаг. Дандаа нөгөө анализ нь зөв байгаад байдаг. Аргачлал нь гоё байгаад байдаг. Тэгээ бүх юм нь гоё байдаг. Ганцхан болохгүй байгаа зүйл нь өөрөө байгаад. Тэгээ одоо ч хүртэл би сая сүүлд нөгөө нэг энэ зүйл болохын тулд бас л тий нөгөө өмөрсөн л байгаа байхгүй. 5 6 жил хийсэн ч гэсэн тэгэл өмөрсөн л. Зөв. За одоо тэгээд одоо л харцсан гоо байгаад. 8 сараас орж ирсэн гэдэг чинь нэлээд хүчтэй орж ирсэн биз дээ тий. Одоо 8 сараас орж ирэл 12 сард эргэлтийн арилжаагаа хийгээл одоо бол ингээд шилдэг авч ихсэж байгаа чинь болж байна те. Тэгэнгүүт одоо хүмүүсийн хамгийн их нөгөө нэг сонирхдаг асуулт ер нь яг нөгөө арилжааны тал дээр өөрийгөө хөгжүүлэхдээ яг ямар хабит барьдаг вэ те. Одоо ямар зуршил байдаг вэ? Одоо жишээ нь миний хувьд болохоор би болохоор өдөр болго ерөөсөө симуляшнгүй өдөр гэж байдаг байхгүй. Back test өдөр. Ер нь бол өдөр болгон back test хийдэг. Тэгжээж нэг тодорхой хэмжээнд нэг жижиг алдаа болгоныг ингэж олж хараад эртхэн ингэж саад юм гэж боддог. Тэр шиг яг ингээд баримтлагдаг зарчим юм уу эсвэл бол тийм habit
маягийн юм байгаа юу? За тэн дээр ч нэг тийм ач холбогдол тийм өндөр өгдөг юм аа. Аа. Ерөнхийдөө төлөвлөгөөнтэй арилжаан дээр орчин тэгээд яг хөө зарим нөгөө ороогүй арилжаанууд орчхоор би яагаад ороогүй те Аа. эсвэл одоо данснасаа олсон уу аль эсвэл өөр хүйтгэлээс олсон уу гэдэг зүйлүүд дээр яг хөө анализ хийдэг. Тэг яг хөө оролтууд нөгөө нэг дансныхаа ерөнхийдөө оролтуудаа ингээд нэг тим бол орохгүй ба шүү дээ. Ерөнхийдөө ингээд тэмдэглэл чинь тэгэл банд гарч байгаа л за тэ нэг тим бүр нарийн тим юм л ингээ ороод ахаар надаа амар төвхтэй санагдаад байна. Тэгэхээр за яг ер нь л бол тэгэл төлөвлөгөөгөө л харцгадлыг болж боддог. Яг одоо би энэ дээр ингэсэн шүү тэгсэн шүү гэж нэг бүчлэн тэгээд ахаар надаа яг тийм жижигтэй холбогдоод байгаа юм шиг энэ төр. Бүх юмыг ингээ нэг нэгээр ревю хийхээр бас айгүй хэцүү юм те. Сэтгэл зүйд ер нь бол жоохон ачаалттай л та. Би бол өдөр болго ингээ нөгөө симуляшн хийгээд бүр юм зуршил болцсон. Хийхгүй болохоор нэг буруу юм хийчихэд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэнгүүд яг тэр маань гэхдээ буцаагаад айгүй жоохон юу болчиход байдаг. Сэтгэл зүйн дарамт болчдөг. Буцаад ер нь хаяа. Яг тэр чинь нөгөө backtest TV явж байгаад ингээд бүр анх 2003 оноос нь эхлээ ингээд гүйлгэж хагаад зарим онооч айгүй хэцүү байдаг. 15 он ялангуяа айгүй хэцүү байсан жил байдаг. USDA энэ JJ интерт бол тэгээ энийг ингээд яг ингээд гүйлгээд ингээд яваад тэрэн дээр яг ингээд арилжаад ингээд явж хагаад зарим тохиолдолд үнэхээр lose streak бол бүр утга алддаг хөхгүй гараараас ингээд тэгээд ирэхлээр за ер нь стратегт ямар алдаа байгаа. Алдаа хайж эхэлт юм бэл. Тэгээд байнга ингээ нөгөө өөрөөсөө алдаа хайдаг хүн чинь сүүл рүүгээ яг ингээд тодорхой хэмжээний нөгөө өөртөө итгэл маань баг зэрэг эвдэгддэг те идэгддэг ийм байдал үүсдэг юм байлээ. Тэгэхээр ер нь бол яг зүгээр бас нэг талаараа бас хортой те тийм. Тэгэхээр нэг зүгээр л яг заримдаа тэрийг өөртөө шингээх ч яг энэ нөгөө нормалыг л барих нэг зүгээр байгаа. Тийм аа найз бас яг бас ерөнхийдөө жоохон тийм төрлийн. Зөв. Минийх болохоор арай өөр байгаад тийм ээ. Хитэх ачаал өгөхгүйгээр яваад шүү. Би өөртөө хитэх ачаал өгөхгүй маань найз болохоор ингээд л бас өөртөө ачаал өгөөд идэг. Тэгээ сүүлийн үед яг бас тэрийг анзаараад ч юм уу байх шиг байлээ. Тэгээд өөрийнх нь нөгөө нэг арга барил нь олдох нь нөлөө байсан. Гэтэ минийх одоо ямарсан ажиллаад байна. Явж гин болж гин. Тэгэхээр би энийг хөрөнгө бариад ах нь болоод байгаа хөөх. Магадгүй энэ яг би яс нэг бодоод байгаа зүйл энэ яг даун болох үед яах вэ гэдэг юм бас нэг хаяад бодогддог. Чид магадгүй ажиллахгүй үе байж болно шүү дээ. Тэр үед яах вэ гэдэг сэтгэл зүгээ одоо би бас заримдаа төсөөлдөг ч юм уу гэж боддог л. Одоо тэгээд ерөнхийдөө бол одоо яг за ажиллахгүй байх үед бол гарч ирнэ. За lose streak бол ойролцоогоор миний бодож байгаа за нэг 2-2 алдахад бол яах вэ байдаг байхгүй. Тэгээд тэгэнгүүт доошоо ингэж дараалж алдаж явсаар гоо за нэг 5-аас дээшээ гараад ирэхэд 5-аас дээшээ дарааллаад ингээ алдахлаар тодорхой хэмжээнд ер нь алдаа хайж эхэлдэг. За яг юу болохгүй байгаа даа те. Юун дээр алдчих вэ? Гэхдээ ялангуяа тэр 5 6 дунд магадгүй нөгөө нэг яг эсэл дээр тооч хийчихэд ингээд явцсан арилж яваад байх юм бол бүр их хэмжээний эргэлзээ үүсдэг. Тэгэхээр энэ болгон дээр бас яг дараа нь хэрвээ үнэхээр тийм болчлоо гэж төсөөлөх юм бол ер нь ямар арга хэмжээ авъя гэж юу боддог. Би сүүлд нэг яг тэгсэн. Би нөгөө өмнө нэг яг энэ мот орж ирээгүй байхад нөгөө хадаадын хондод дээр маа найз санал болгоно. Тухайд би ч нэг зэс завсарсан байсан. Тэгээ бас нэг ийм фандынаас ийм байд юм биш үү надаас зааж хэлчихсэн. Тэгээ судалж байгаа нэлээд мэс фандынаас авсан. Шатаас. Тэгээ өмнө болохоор ингээд одоо нөгөө яг ингээл одоо 100-ийн аккаунт байлаа гэхээр чинь 100-ийн наас авлаа гэхэд 1-2 удаа алдчихна надаа 98 л орно шүү сэтгэл ундаг гэсэн бохоггүй. Унаад за гээл унсаар айсаар тэр нь бүр 96 95 94. Тэгэл 94 болгоно тэгээ шууд бараг л столсоо зөөгөл тэгэл тусах гэсэн бохоггүй. Сүүлийн энэ нөгөө фандууд дээр би тэрийг анзаарсан. Юу тэр сэтгэл зүй маань байх болцсон байсан. 95 болсон ч вэ 93 болсон ч вэ надаа 1/4 ороод ирэхэд л би буцаа 100 орчин. Дахиад нэг арилж явахад тэ 104 ч гэдэг юм уу тэ ийм нөгөө нэгтгэл орцсон. Тэгээд 96 болсон ш надаа ингээд 50 мэдрэмж бас төрөөд байгаа байхгүй. Яг энэ жилд. Энэ жилийн энэ фандинаас аваад. Тэгээд бүр 93 болсон ч тохиол 92 ч болсон болж байгаа. Тэгэл тэр нөгөө нэг 1/4 гээ нөгөө ар маань амар бүшилж өгч байгаа. Тийм ээ тий. Одоо ерөөхдөө нөгөө нэг сэтгэл зүг алдуулахгүй байх нь. Тийм нэг мэдэрсэн байгаад байгаа учраас ар бол ийм байх юм бол ямар ч асуудалгүй байд юм байна гэдгийг. Тэрэн дээрээ ингээд тулгуурлаад ерөөхдөө сэтгэл зүй бол маш тайван болсон ба шүү дээ тий. Өмнө нь систем гэхээр савлт. Ер нь бол тэр савлгаа бол яг тэр
алдагдлууд бол угаасаа бүр салшгүй нэг хэсэг байгаа даа шүү дээ, тий. Ер нь миний харуулжаар бол яг хөө зүгээр 50% win rate-тэй байж чадж байгаа арилжаач юм бол маш сайн арилжаач юм баггүй миний хувьд. Тэгээд тэр хүний хувьд тэр хүн бол өөрөө RR мэдээж нэг ярьсан 2-оос дээшээ байгаад нэг ярьсан 3-аас дээшээ ч юм уу байгаад тэгэл 50% win rate гэж бол асар их хэмжээний ашиг хийж чадж шүү тэр хүн бол. Тэгэхээр тийм хэмжээнд үрцэн арилжаачд миний ажиглаж байгаа айгүй тийм тайван алдсан ч гэсэн за энэ бол угаасаа алдах ёстой байсан арилжаа байна гэдэг байдлаар харьцдаг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан яг л тийм байдалтай байгаа учраас л ерөөхдөө өдөр болгоныхоо арилжаанд алдагд хүлээсэн ч тайван байгаад өмнөх алдагаа юу н давтахгүй байгаа шүү дээ тий. Өөрчилж хаах юм уу эсвэл эсэл зөөх эсвэл эсэл тавихгүй хаалтгаамыг гаргахгүй байгаа тий. Окей. За сэтгэл зүйн хувьд нэг тиймэрхүү. За тэгэнгүүт одоо яг энэ ашиглаад байгаа энэ стратеги за сая ярьж штэ одоо өмнө нь ингээд олон пандууд ингээд авдаг байсан. Мот пандыг орж ирэхээс өмнө гээд. Тэгээ ер нь мот пандыг сонгох болсон шалтгаан нь яг юу юм бэ? Гэхдээ би бас тэгээ нөгөө нэг хэсэг бас л тэр нөгөө фандинг дансаа яжгаад тэгээ нэг хэсэг бас мөнгө төрөхгүй болоод ч юм уу тэгээд болсон. Тэгээд нэг хэсэг өөр ажлуудаа хийгээ явж хагаад дахиад ингээд гүйлгэж чахт мөтөнг орж ирлээ. Монголдоо тийм ингээд шууд нэг хоногийн дотор мөтөр гэж одоо нөгөө нэг юунууд нь нөгөө давуу талууд нь шүү дээ. Тэгж жагаад хэдэн сард гэлээ өнгөрсөн жил яг нэг авсан юм аа тэгээд за боломж юм байна гэж орхичоод дахиад ажил ихтэй явж байгаа. Тэгээд нийсэн сараас орж ирсэн. Сонголт шалтгаан намаа юу гадаадынх ч нөгөө нэг хэсэг дампуурсан шүү дээ. Тэгсэн. Тий. Тэр үеэр нь би ч яг байгаагүй юм. Нөгөө нэг яг завсарсан байсан. Тэгээд нэг хэсэг орсон чинь ингээд маань бас ийм Монголд ийм байна. Тэгээ нөгөөдөл чинь ингээд дампуурсан. Одоо ийм фандууд байна гэд. Тэгээ сонголт хийж чад ерөөсөө л амарх одоо өөрт нөгөө нэг бас тэр англи хэлтэй чинь ингээд зөрүүн дээр тэд нар чинь бас ингээд бидний нөгөө юу ашиг өгөхгүй байгаа тоххой зарим нэг тохиолдолд. Тэдний бид нар яг бүрэн миний англи хэл бүрэн гүйцэд болоогүй болохоор тэрний ялгаанууд дээр жоохон хөргөл өссөн. Тэгээд мэдээж монголоороо сайхан бүх юм билгээстэй байна. Бүх юм нэг чинь асуух зүйлийнхэн бол шууд монголоор асуучих чинь. Тэгээд эн чинь ийм гээл асуугаал тэгээд тэр нь илүү давуу тал байна. Зөв. Тэгээд сонгож авчих. Шууд давуу талтай л та тий. За тэнгүүт одоо фандинг програм дээр за арилжаад тэглээ ингээд явлаа. Одоо ерөнхийдөө стратеги бол тогтцсон байна шүү дээ тий. Яг л одоо ингээд энэ стратеgiэр барайл явъя гэсэн байдалтай. За тэгвэл хоёул стратеги лүгөө жоохон чиглэсэн байдалтай яриа явчээ. Манай үзэгчид бол ерөнхийдөө бас би тэгж боддог байхгүй юу. Ер нь дашбордон дээр байгаа 10 хүн байгаа. Тэр 10 хүн за хоёул дөрөв яг ингээд ярьслага эхлэхээс өмнө ч гэсэн ярьжсэн. Нэгтэй байгаа хүний те оруулал бас тэрийг бас сонсох хүсэлгүй шүү дээ те. Тэр хүн яг ямар стратеги бариад ямар сэтгэл зүйтэй байгаад тийм амжилтанд ингээд хүрж ийн те. Тийм хэмжээний ашиг хийгээд байна гэдэг байдлыг бас мэдмээр байна. Тэгвэл яг тэрнтэй адилхан тэр бусад хүмүүс маань ерөөхдөө панд авж байгаа ч юм уу, аваад тэнцвүүлж чадахгүй байгаа ч юм уу те. Эсвэл ашиг хийж чадахгүй алдаж байгаа хүмүүс ч юм уу. Тэр хүмүүс маань ерөөхдөө за энэ хүмүүс яг юугаараа надаас өөр болоод яг ингээд өөрчлөлтүүд явагдаад байна те. Тэр болгоныг мэдхийг хүсэж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол хамгийн ихэнд хүмүүс нэгдүгээр сэтгэл зүй бодож байгаа. За сэтгэл зүгээр бол илүү байгаад байгаа юм байна. Хоёрдугаарт нь бол стратеги. Яг ямар стратеги ашиглаад байгаа юм. Маркетинг аль өнцгөөс нь хараад байгаа юм тий. Аль өнцгөөс нь гэдэг нь одоо юу гэсэн үг гэхээр би ерөөдөө бол маш олон төрлийн аргачлал байгаа. ICT, SMC тий ингээд янз бүрийн аргачлал. Тэр хүн яг аль өнцгөөс нь хараад байгаа болохоор маркет тэр хүний одоо тэр арилжааны дагуу тий бодсныхын дагуу хөдлөөд тодорхой хэмжээнд win rate RR нь болоод яваад байна гэдэг. Тэгэхээр би болохоор стратегийн талаар айгу сонирхож асуумаар байгаа юм л да. Одоо стратеги дээр бол хамгийн ихэнд ер нь ямар цагууд ашиглаж байна? Яг тэр цагуудыг ашиглаад тэгээ тэр цаг дээр оролтоо хийдэг гэдэг байдлаар. Ер нь 1 цагаас дээшээ. 30 15 миний хамгийн доотлол 1 цаг тийм. Ер нь за хамгийн доотлол их бол за 30 минут. Ганц хоёр харна. Хөвчлэн 1 цаг дээр ерөнхийдөө харчаад байгаа. Тэгэл 4 цаг 1 цаг гэдэл харчаад байгаа. Нэг өдөр тэгэл weekly-г нэг ерөнхийдөө харна. Ер нь ерөнхийдөө бол 1 цаг да. Ер нь л 1 цаг. 1 цаг дээр л оролтоо хийгээл явчих юм шүү дээ. Тэнгүүтлээ нөгөө хам цаг өдрөө бол мэдээж үндсэн чиглэл boss resist гэх юм аа л те. Окей. Тэнгүүт 1 цаг дээр одоо жишээ нь оролтоо хийгээд ингээд явхад за яг давуу тал нь миний шууд бодож байгаагаар бол мэдээж аюу 50 хөдөлгөх баг. Зөөлөн те. Жижиг цагуудыг батал. Би болохоор scalper аюу их хэмжээний тийм савлгаа үүсдэг байхгүй. Ялангуяа ингээд би бол ерөөсөө нөгөө 1 минутан дээр оролтоо хийдэг. Тэгэхээр бүр хязгаар хэмжээний савлгаа үүсдэг. Тэр
Тэгэхээр тэр дунд бол мэдээж нөгөө сэтгэл зүг тайван байх гэдэг бол маш асуудалтай. Тэгэхээр нэг цаг дээр бол илүү тайван байх боломжтой байгаа юм тий. Мгм. Тэгэнгүүтлээ хоёлоо одоо за нэг цаг дээр ингээд оролдоо хийчихлээ. За цагуудын хувьд бол холбоо хамаарлын хувьд weekly, daily 4 цаг харах уу? 4 цаг хараад 1 цаг хараад тэгээ хоорондоо холбож байгаад үндсэн чиглэлийн дагуу юм уу те нэг цаг дээр оролт хийж байгаа. Тэнгүүд одоо том цагууд дээр хийж байгаа анализ дээр бол ерөнхийдөө трейн ашиглаж байгаа. Тий. Тэ трендийн Трендээ дагамт нэг доовоо бас харчихна. зөвхөн одоо тэгэхээр тэрэн дээр нэг юм байдаг. Нөгөө зөвхөн доовынхоо трендийн дагуу арилждаг хүмүүс байдаг штэ. Зарим нь бол одоо трендийн дагууч эсрэгч бүр хамаа намаагүй арилждаг ч хүмүүс байгаа. Тэгэхээр зөвхөн дагуу арилжж байгаа юу? Үгүй. Минийх би ингээ өөрийнхөө стратеги ингээ бодох нэг ингээ өөр бусд хүмүүс бас өөр. Яаж юм гэхээр би жоохон тийм риск энтер хийх гээд энэ арилж юун дээр болохоор жоохон риск энтер хийх гээд идэг. Эрсдэл гаргах гал тий. Гэхдээ тэр нь миний хувьд яаж харж ийнө вэхээр арилжаа угаасаа л нэг бол дээш явна, нэг бол доош явна. Хоёр л хөдөлгөөнтэй гэж үзэж байгаа байхгүй юу. Тэнгуут яг дундын нэг нөгөө нэг тайм авах хэсгүүд байгаа. Тэгэхэд тэр таймууд яаж ихээр риск одоо өөрийнхөө миний нөгөө нэг арга барилаар яг төлөвлөгөөд арилжаа яг энд ирэх юм бол би орно гэж байгаа байхгүй юу. Тэр candle одоо хүмүүс ерөнхийдөө л нөгөө price action-ыг харцдаг. Яг миний тухай одоо тэгэхэд шууд миний нөгөө төлөвлөсөн арилжаанд ирлээ за оролт болчлоо. Алдвал тий нэгийгээл алдна. Хэрвээ дээш явах юм бол би нэг дөрвөл явна. Риск энтер хийчих жоохгүй шууд. Зөв. Тэгэнгүүт ер нь бол трендээ даагсан ч эсрэгч болно гэсэн үг шүү дээ. Ер нь ингээд тренд явж байгаад ерөнхийдөө ингээд хай цэг дээр очноо доо. Тэр үед нь би ерөнхийдөө сейл гарчиж гэдэг. Тэгэн гот энэ явах юм бол миний нэгийг л аавна. Хэрвээ арилжаа явах доош явах юм бол тэгэл нэг хэрэг дөрөв ийшээ явах юм байна гэдгийг харчихж байгаа. Зөв nice. Тэр стратегийн талаар ярьж ирсэн. Ерөнхийдөө бол яг нэг ихэнх хүмүүс ингэж ойлгоод байдаг. Нэг талтаа багтаад за трендийг бол заавал даах хэрэгтэй юм уу? Зөвхөн тренд аппагаа бол зөвхөн чи байдч л болно те. Даунагоо сейлдч л болно. Тэнгүүд яг энэ бол маркетинг дүрэн байгаад байгаа. Тэгээд энэ яг яадгүй гэхээр бид нар нөгөө өөрсдөө ч мэдчихэл байгаа тренд бол өөрөө хичнээн ап байгаа ч гэсэн зарим тохиолдолд одоо тэр орж ирж байгаа correction хөдөлгөөн трейсм төлөв хитрхи удах. Тэрнээс болж бид нар арилжаагүй удаан хугацаанд байх тохиолдол гардаг. Тэнгүүт миний хувьд болохоор яг адилхан байхгүй. Бас ер нь юм уяатан. Трендийнхаа эсрэгч ордог, дагууч ордог. Тэгээд ер нь бол аль талд нь хоёр талд нь хоёуланд нь ашиг хийх гэж оролддог. Тэгээ би бол яг адилхан юм байна. Тэгэхээр энэ тал дээр бол би бодохдоо за ер нь л залуучууд маань бол одоо яг арилжаа хийж байгаа залуучууд бол дүрмээ өөрөө зохиогоод тэгээд тэрэндээ тодорхой хэмжээнд маркетинг хэлж байгаа зүйлийг ашиглаад явбал илүү үр дүнтэй юм байна гэдгийг бол бас эндээс харж болж байна гэж хэлмээр байна. За тэгээд одоо стратегийн төвшөнд бол хоёулаа одоо хамгийн гоё хийгдсэн байсан арилжаанда бас яри. Ер нь бол нэг арилжааг яриа те. Тэн дээр яг тухайн стратеги маань яаж ажилласан, аль цаг дээр юу харж байсан те. Хэр хэмжээний ашиг хийсэн, за эндээс хэдэн арилжаа авсан ч гэдэг юм уу тэр болгоныгоо хоёулаа нэг ярилцаад явчих. За тэр арилжаач юм болохоор юун дээр хийгдсэн бэлээ? За хоёр арилжаа санаанд орж. Нэг нь gold, нэг нь pound-ийн дээр. Одоо ер нь хэдэн хосол арилждаг вэ? За өмнө ер нь одоо харж байгаа гэх юм бол нэг 5 байна. Дээр нь нөгөө oil, alt тэгээд индексүүдийг зүгээр хардаг. Энд хэсэг зүгээр л хардаг, арилждаггүй тэн дээр. Арилжгаар нэг бот миний страт тэр миний төлөвлөгөөнд ер нь болохгүй байна. Зохицохгүй байна тийм. Зохицохгүй байна. Тэгэхээр нэг 7 8 9 тавьцаалах. Тэгэл бүгдийг нь ер нь анализ хийчихэл дунд нь ингээ хараад байж байгаа. Хараад ингээ олдно гэдгийг хараад хийж боломжтой юм л тэгэл. Гүгэд орчин да. Яа энэ хатан дээр юм байна. За би өмнө хийжсэн. За ерөнхийдөө бол өдрөө харчна. Тэгээ зоонуудаа тодорхойлчихно. За support resistance тэгээ дундын ямар reaction өгöd байгаа. Тэр юун дээр тулаад байгаа тэр зүйлийг тэгээ ерөнхийдөө татчихна. За энэ дээр нэг зон батсан байна. За ер нь бол чиглэл жоохон тийшээ. Энэ тань. За ингээ зоонуудаа татсан. За өдрөөр бол ерөнхийдөө энэ уналт зогсчлоо гэж үзсэн. Энэ нэг арилжаан дээр. Тийш нөгөө сэтгэлээ гараад ирж байгаа миний
зооныг. За тэгээ 4 цаг руу оруулаад за тэгээ энэ нэг зоон байгаа. Энэ 2600 орид дээр. Энэ дээр зоон байгаа. Яаж минийхаар тодорхойлж байгаа гэхээр өмнөх энэ зоонуудаа адилхан татчихж байгаа. Одоо жишээ нь энэ дээр нөгөө юу авч байгаа гэсэн үг. Энэ хэсэг дээр нөгөө спорт тий том зоон байна гэд үзээд тэгээд энэ дараа нь энэ зүйл дээр ирэх юм бол оролдоо хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэгээд энийх аар энэ ерөнхийдөө харчихна. За энэ дээр тэгэл энэ зүйл дээр ирэх юм бол би орно гэдэг ингээ орчихно. За тэгээд энэ ингээ дээш явчихаа сэтэлээд pull back хийх үгүй юу гэдгийг харж байгаа байхгүй юу. Тэгсэн ингээ дээш явчихсан. Тэгээд дээдлийн resistance дээр очичоод буцаад унаад ороод ирж байгаа. Тэгээд хүлээж байгаа юм би. Хүлээгээд миний гол ордог зүйлийг өгөөр доор энэ миний татсан зоон дээр ирэх юм бол би орно. Юусээс риск. Тэгээд энэ дээр орлоо. Риск энэ дээр орлоо. Тэгээд дээшээ явуулчихна энэ зоон хүртэл. Эхний ээлжинд бол энийг харна. Энэ бол 1000 тал байдаг. Минийх бол ерөнхийдөө 1000 тал байдаг. За. Тэгээд эхлээд энэ зоон хүртэл харна. За 1-ээс 3 аханд бүр цаашлаад явж болох юм байна гэж харчаад тэгээд ерөнхийдөө бол брейк ивен хийгээд явдаг. Тэгээд бид өмнөх юм дээрээс энэ хаана хаалаа 65 дээр хаасан баха энэ дээр. Нэг харьцах. Энэ доор риск энтри орсон. 1000-та 1/4 харьцаа ороод явцсан. Одоо нэг иймэрхүү энгийн маш энгийнээр л ингээд орчиж байгаа. Тэг риск энтри хийчихэж байгаа гэсэн үг. Ер нь бол зоноос зооны хооронд шийдвэр тоглолтын дээр л явж байна. Гэхдээ тэр яг хуу доо нөгөө нэг доовтойгоо илүү бас нэг уяшчул их зүгээр байгаад идэг. Тий. Тэгээд дараа нь яах вэ хэрвээ одоо энэ 62 дээр ирлээ гэх юм бол би арилж байгаа хаалаа гэж үзээд ерөөхдөө яах юм бол эндээсээ буцаагаад шууд сэлд арчиж болно. Тий. Тэнгуут энэ дээр яг би нэг столс алдсан л да яг нөгөөтгөө хаангуудаа эргүүлээ шууд сэл орчиж байгаа ч юм уу тий зарим тохиолдолд хаяа. За өөр нэг нь болохоор паундын дээр үйдэг. Гол нөгөө төлхөө юм дээр. За энэ дээр яаж нөхөр энд нэг зоон дээр болсон баха. Энийг би нөгөө спорт гэж үзээд энэ хэсэг дээр спорт гэж үзээд эндээс би шууд риск энтри ороод энэ дээр хааж ирсэн. 197 900 дээр. Энэ тэгэхээр аар нь энэ дээр болохоор би зааж ерөнхийдөө энэ хавцаал орчих واخ. Энэ нэг 30 40 пипл ер нь бол хардыг. Зайн. Тэгээд эндээс R1 гэх юм бол энийг харьцсан. 4.5 ч юм. Окей. Яг энэ дээр ийшээ би одоо жишээ нь энийг зоон гэдэг доор спорт гэж үзчих юм бол дээшээгээ бүр энэ хүртэл харж байгаа байхгүй юу? Яг одоо жишээ нь миний нэг алдаа гэх юм бол заримдаа ингээд салгачдаг дөрөв хүрхээрээ. За энэ нэг уналт орж ирэх ингээд өсөхөө болоод ирэх үед нь за ингээд нэг хэвц дөрөв хэвц юм шиг ингээд шууд харцдаг. Заримдаа болтол. Заримдаа брейк ивен хийгээд энийгээ шууд орхичдаг. Тэгээд энэ нь бол явдаг. Энэ дээр би нэг энэ л миний нөгөө данс аваад яг эргэлтийн цэгийн нөгөө гол арилж байгаа. Тий гол арилж болсон. Тэгэл эндээсээ цаашаа тэгээд энэ дээр ирэн гут нь шууд дахиад сэлд арах тохиолдол. Шууд энэ дээр ирэх юм бол сэлд арчна. Тийм. Одоо энэ дээр ингээ зооноо тодорхойлцсон юм чи. Сүүлд энэ дээр нэг орсон. Тэгээд энэ хавцаа илүү ортог. Тэгээд нэг столс авдаг. Риск энтри гэдэг энийг яг зоон гэж яг хоо жоон тэлд үсээд столс авсан. Гэхдээ хэрвээ жоохон хүлээсэн ч юм уу магадгүй байсан бол энэ дэшээ хуйц шууд риск энтри болж байгаа гэсэн бэлтэй. Зөв. Тэгэхээр ер нь бол зооны хооронд зоон ту зоон зоон ту зоон хийгээл тэгэнгүүтлээ зоон дээрээс орохдоо бол ер нь шууд риск энтри хийж байгаа юм шүү дээ. Тэг ингээ өөр ингээ тодорхой ингээ ер нь бол зоонуудаа өөрөө тодорхойлчихж байгаа. Тэгэл эндээсээ ингээд шууд риск энтри хийгээл орчихно. Хин бас тэгж ярилцдаг байлаа. Зоон ту зоон гэж ярилцдаг ч. Одоо FX Alex ер нь зоон ту зоон л да. Тэгэнгүүтлээ мэд лөө.
Ахмедэ. Ахмед Нөгөө гэдэг бор залуу байдаг нэг бас. сахалтай юу? Тий. Тэр бас нэг зоонтгүй зоон гэдэг баха. Тэрнээс нэг ингээд арилжчихдаг юм байна гэж харж ирсэн. Тэр Ража гэд бас тэгж Тий Ража. Ража. Тэр Ражаг андуураад байна тий. Тийм ээ. Ража чинь тийм зон ту зон гэж арилжин. Гэхдээ бас яг нөгөө юу? Үндсэн дүрм нь бол яг заавал TP авахгүй шүү дээ гэж уусаарахгүй. Зүгээр өөрөө авах хэвээр хэсгийг авцсан бол шууд гарчдаг. Тий, жижиг цагууд дээр арилждаг. Гэтэ би яг хоо жоохон жижиг цагууд дээр миний нэг савлгаа амар өндөртэй. Би болохоор тисэхгүй нэг жоохон нэг савлан гот нөгөөд хаад өмнө нь бол тэгтгсэн. Тэгээд сүүлд яг цаг болон 4 цаг. За 4 цаг бол 1 цаг ялангуяа миний бол яг оролтын гол юм юм байна. Тэгэл цаашаа харах нь бол яг 4 цагийн кандл. Тэгээд 1 цагийн кандл дээр л үнэлдэг та. Одоо энэ дээр нэг тест хийгээд би энэ дээр орчин. Тэгэд ингээд явахгүй ингээд буцаж орж ирэл миний нөгөө юуг за болиё гэж харчихна. Тэнгуут дахиад ингээд ретест хийгээл байгаад байгаа шүү дээ. Ингээл байгаад байгаа ингээл. Тэнгуут би энэ дээр дахиад орчиж байгаа хөөх. Ингээд за энэ дээр ер нь бол зоон ингээд ер нь бол унахгүй ч юм уу байгаад байна да. За риск интервич. Тэгэл маш энгийнээр шууд орчдөг. Энэ дээр тийм нөгөө хүмүүс нөгөө кандл стикүүд их сайн хараад байдаг шүү дээ. Би тэрийг сайн харж чаддгүй. Нэг morning star, evening star нөгөө bullish юм батаренгууд бас хүмүүс зураад байдаг. Батаренгууд надаас нэг тэгж миний арга барилд тохирохгүй байгаа. Хаяа нэг за энэ яг энэ мөн үү биш үү гэдэг дээр нэг бас нэг шалгалт хийх маягаар. Тэгэхээр ер нь бол зөв зооноос зооны хооронд зөвхөн баунсан дээр л орж байгаа юм тийм. Тэгэхээр нөгөө breakout энэ төр дээр бол байхгүй. Тий. Хаяада ороогүй нөгөө нэг өнгөрцөн арилжаанууд дээр нөгөө full back хийх үед нь яг ордог. Зөв. За. Ер нь айгүй энгийн юм байна тий. Энгийн зүгээр яг зооноо л өөрийнхөө яг тодорхойлсон зоон дээр л явах юм бол яг тэр арилжаанд итгэж байгаа юм л да. Тэгээд хитрхи их олон юм бас заримдаа бодохоор яг миний хувьд өмөрдөг сэтгэлхээр нь орно гэж боддог. Тэгэхээр бас нэг л тийм нөгөө харьцаа нэг сайн гарч өгөхгүй бас байгаад идэг. Тэнгуут за гэд юу нэрсэн. Тэгээ энэ нөгөө риск болохоор стоп-лоссоо 2 цохлоо гэхэд нөгөөтгөд 4 явчихад л болчихж байгаа. Риски болохоор дансныхаа 1%-аар. Тий, 1.1. Ер нь бол би ч эсмэг данс таахгүй. Тэгээд тэр чинь нөгөө өдрийн 2.5 гэж байгаа. Тэрийг 2 хуваагаал 2 арилжаанд л зориулждаг. Зөв 2-1 боломжтой. Тэгээ 2-1-д хоёулаа фейлдчихвэл тэгэл тэр өдөр дуусчихна. Тэгэл миний сэтгэл зүйн хэн чинь бас тэгэл зөв. За ерөнхийдөө ойлгомжтой. Ийм л маш энгийн хийх гэж үзэж байгаа да. Ер нь өөрт нэг тийм дарамттай биш байдлаар хийх гэж л үзэж байгаа. За ойлгомжтой. За тэгэд ерөнхийдөө өнөөдрийн маань ярилцлагыг нэг өндөрлөж байна. Тэгээд ер нь бол гоё зүйлсийг их ярилцлаа. Тэгээд яг стратегийн тал дээр бол бас ийм энгийн байж болох юм байна шүү гэдэг бас мессежийг өгч байна. Ер нь бол хүмүүс чинь сүүлийн үед айгүй эйдрэгтэй болгоцсон. Яг чартыг бол бүрстэн. Завсар зайгүй зурдаг штэ. Тийм учраас ер нь бол яг ийм энгийн байж болох юм байна шүү гэдгийг бол хэдүүлээ сайтар ойлгож авсан бахаа гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн ярилцлагт ирж оролцсонд маш их баярлалаа. Цагаа зарцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд миний нэг жоохон ч гэсэн нэг туршлагыг бас ингэж сонсгоод өрсөнд баярлалаа. За баярлалаа. Баяртай.